I want you. We can bring it on the floor. Never danced like this before. We don't talk about it. Dance on. Do the boogie on. Ариун дэргийн үзэгчтэй Хор Монголын Улсын телевиз Монголын бодибилдинг фитнес хүч тамирын чөлөөт холбоотой хамтран допинг хөгжлийн уран дор нэгдэн явагдаж байгаа. Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үзэж танд хүрэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр бид нэвтрүүлгээ эхлүүлэхээр River Garden хотод байрлах River Fitness клуб дээр яриад байна. Тэгэхээр бид хоёроос төрүүлээд бас тамирчид маань ирсэн юм шиг байна. Хүүхд толгойд багийнхан маань дараагийн баг нь болоо. Бомбод багийнхан маань бас ирч гисэн одоо энэ тэмцээнийхээ өмнө гिचний бие халаалтаа явж байна. Тэгэхээр хоёулаа одоо удахгүй шорж бэлтгэлтэй танилцах байгаа. Тэгэхээр мэдээж эдгээр залуучууд маань манай нэвтрүүлгийн дараагийн даалгавар болох буйха тэмцээнийг буйха даалгавруудыг хоорондоо хийж гүйцэтгэх байгаа. Тэгэхээр мэдээж аль багийн ямар гишүүн даалгавраа маш амжилттай гүйцэтгэлсэйтэй чанарын өндөр түвшинд хийж байгаа. Тэр баг тамирчид маань мэдээж хөгжлөөсөө өөрсдийн гэсэн өндөр оног авах юм. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа хоёр баг тамирчид хоорондоо хэрхэн өрсөлдөх вэ гэдгийг үзэж тавхан маань харахыг хүсэж байвал Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаараа ингээд бид нэвтрүүлгээ эхлүүлэхээр яг одоо River Fitness клуб руу орлоо. Баг залуучуудтайгаа уулзлаа. Ингээд нэвтрүүлэгтийг хамтдаагаар үзчихтэй. Явлаа шүү. Сайн бацхан залуусаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Бомбот бизнес клубын Бомбодог мэдчилж байна. Манай багийн өрөө. Бомбот. Манай Бомбот фитнес маань байгуулагдаад 2 жил болж байна. За энэ 2 жилийн хугацаанд манай фитнест байнгын хичээлэгс буюу фитнес маань одоо нэг баг болон бүрэлдэхүүнээр орж ирлээ. Манай багийн онцлог гэвэл ерөөсөө л ирч хүчтэй энэ тэмцээнд ялах гэсэн зорилготой ерөөсөө л ив нэгдэлтэд орж ирсэн баг байгаа. За тэгээд бусад багуудаас давуу тал гэх юм бол ерөнхийдөө нэлээд дайчин бид. Ерөөсөө ямар нэг юмд одоо шантранч гэдэг юм уу ямар нэг юм хийж чадахгүй гэсэн тийм ерөөсөө бодол байхгүй. Ер нь бол тэгэл фитнесийн бүхэл дасгалуудыг бид нэр хийж үзсэн. За ерөнхийдөө бусад багуудтай хэлэхэд ер нь жоохон ширүүхэн хатуухан ер нь өрсөлдөгч нар байгаа шүү гэдгийг бас эргэтэн хэлчихье. Тэ. За тэгээд ерөнхийдөө энэ 5 ангил маань бид нар ерөнхийдөө яг өөрсдөө хоорондоо ярилцаад энэ төрөлд маань ийм хүмүүс ороход илүү тохиромжтой гэдэг үднээс харсан. Манай энэ охин ингээл харахад ийш ингээл харахад ер нь баргалж бэлтгэл хийхэргүй те. Ерөөсөө л баргалж энэ чигээр баргалж орох ч тийм үү гэж бодоод тэгээд хотлоо яриад байгаа. За энэ тоглолоо бид нар бас бусад багуудтайгаа бас өрсөлдөхийн тулд нэлээд сайн хичээн, нэлээд сайн бэлтгэлээ хийн. Тэгэхдээ бусад багийнхандаа хэлэхэд ер нь бүгдөө хүч тэнцүү ер нь их гоё багууд байлаа. Тэгээд та бүхэндээ бас их амжилт хүсье. Бид үргэлж урагшаа. Бомбот. Үзэгчдээ Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань яг энэ цаг үед үргэлжлэн хурж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт маань Бомбод болон Хүүхд толгойд багийнхан маань бэлтгэл сургалтаа хийж байна. За тэгэхээр энд яг одоо манай Бомбод багийн гишүүн Сүхэ маань бэлтгэлээ хийж байна. За, юу вэ? Бэлтгэл дэжгүй юу? Гайвана. Бэлтгэл ихэд ожигдэрсэн явж байна. Нэвтрүүлгийн зураг авалт эхлээд яг 3-7 хоног өнгөрсөн байна. Тэгээд яг бараг талдаа шахуу орсон байна шүү дээ, тий. Тэгэхээр яг энэ хугацаанд үзэгчдэд болгох гой сонин сайхан юу вэ? Хэрэг өөрчлөлт гарч байна. За ер нь бол өөхөн давхар маань мусаа магсан байгаа. Тэгээ үндсэн тэмцэрийн хоолтонд орсон байна. За тэгээд бэлтгэл бол сайн байгаа. Тэгээ булчин бол ерөөдөө яг цэвэр булчин бол мас авсан байгаа. Өөхөн давхар байхгүй. Бэлтгэл сайн явж байна. Багийн бэлтгэлийг өдөр тэдэн цагаар хийж гин хэрэг шахуу хийж гин. Бусад багууд бол өдөр болгон тэгэл ер нь нэлээд шахвал айгу мундаг л. Тэгээ манай баг болохоор өдөртөө нэг булчин дээр ажилладаг. Тэгээд өдөр болгон нэг булчин дээр ажиллаж авчдаг. Өөртөө ядрах хүн бол тэгээ багууд манай бөөнөр бэлтгэл хийж байгаа. Яг бүгд нэгэндээ зөвлөгөө өгөөд бус хоёрохондоо зөвлөгөө өгөө явж байгаа. Монсбогийн хувьд бол хоёул босч байгаа яриа тийм ээ. Монсбогийн хувьд бол өөрөө фитнесийн багш дасгалжуулагч хийдэг байгаа. Тэгэхээр бас үзэж байгаа фитнес спортыг сонирхон судлаж байгаа, суралцах байгаа залуучуудтай хандж багш хүний үүднээс гой зөвлөгөө, гой зөвлөх болол гэж би бодож байна. За энэ анхлаг хичээлж байгаа хүмүүст хэлэхэд бол нэгд бол маш сайн тэрэг сайн сурах хэрэгтэй. Нэгд хоёрд бол энэ тасвартгүй хичээлээд
байнгын бэлтгэл сургалт байх шаардлагатай. Тэгээ 3 дахь хооллолт байх чухал гэдэг юм аа. Энийг хэлмээр. Тэр одоо нөгөө охтууд маань ялангуяа хооллолт гэхэлэр бас нэлээд жоохон хоош суудаг тийм ээ. Ялангуяа залуучууд ч гэсэн. Тэгээ яг зөв хооллолтыг хийхин тулд яах хэрэгтэй юм? Зөв бол одоо жишээ нь жин багтаа хүн нөхөө булчингийн томрол булчингийн мас авахын тулд мэдээ калори өндөртэй хоол юм идэх хэрэгтэй. За жингээ асгаж байгаа хүн бол калори багтаа хоол идэх хэрэгтэй. Тэгээ мэдээж багш нар бол хооллох зөвлөгөөний өрчин. Энэ хүн ингэж ажиллана тухай хүн дээр нь хоолны төлөвлөгөөний дараа өгчтэй байна. Залуучууд маань бол нэг ганц сар яваал нэг айгуу гой бод гой булчинлаг болчихно гэж нэг ташаа ойлголттой байдаг шүү дээ тийм ээ. Тэгэл голоос нь за боли би чадахгүй байна гэх манай залуучууд шантарчдаг. Тэгэхээр яг энэ үед багшийн зүгээс юу гэж зөвлөж гин юу гэж хэлж гин. За энэ булчингийн үр дүн нь бол 3 сарын дотор мэддэг. 100 мэддэг. За 3 сар та яваад үзээд хэлсэн. 3 сарын дараа тэр хүн өөрийнхөө мэдрээд тааш явах сэтгүүт оруулна. Бити шантраа. Тийм бити шантраа гэж. Бити спортын ач тус гэх юм бол маш их байгаа учраас гадаас гоё 97 цаг ирж байгаа учраас залууч маань бид зэрэг хичээллээсэй гэж бодож штэ тийм ээ. Тийм ээ. Залуусаа хичээлээс өөрч уриалж байна. За тэгээс өгөөдөө маш баярлалаа. Тэгээд хэдхэн хоног үлдсэн маань эдгээр өдрүүдэд бэлтгэлээ маш сайн хийгээрэй, маш гоё өөрчлөлтүүдийг үзэгчтэй харуулаарай. Тэгээд мөн адил одоо бол буйхаа тэмцээндээ маш амжилттай болцоор бомбод багийнхан бол бас нэлээд чансан сайтай чанга байгаа шүү. За баярлалаа. Хичээх болно. Бэлтгэлээ сайн хийн. Энэ одоо хүмүүс бол үр дүнг харуулна. Тийм баярлалаа. За баярлалаа. За зөвштэй дараагийн гишүүн бол манай бомбодогийн гишүүн Инх Амглан байна. За Инх Амглангаар сонин сайхан юу байна? Оо шүү дээ. Бэлтгэл энэ да. Сайхан гэвэл. Чиний хэрэг. Бэлтгэл сайн байна. Гоё нэнгэрч байна одоо. Гоё бэлтгэлтэй ороод хоолнд орж байна. Тэгээ одоо бас бүрэлдэхүүн гоё ялна да. Тэр яг эд дундаа бол манай нэвтрүүлэг явж байна. Одоо яг өөртөө тавьсан зорилгодоо хүрэхин төлөө бас хэрэг хичээж ин хэрэг өөрчлөлтийг одоогийн байдлаар гаргаад байна. За одоогийн байдлаар нэг бац нэнгэрэл нэг одоо жим ингэж үзээгүүл одоо яг өөр жим ингээ яг тийм байна юм байна гэж үзэх болоогүй л гэж бодож байна. Тэгж байгаа үзэхэд бол маш гоё өөрчлөлт гарч ирсэн байх та. Тий, өөрчлөлт гарсан баха. Манай бас хоёр залуу маань хоёулаа нөгөө фитнесийн багш тасалж болгоч тийм ээ. Тийм учраас бусдыгаа илүү гоё өдөрдөн чиглүүлээ. За энэ зүйл дээр нэг хэрэгтэй шүү. Энэ дээр нэг хэрэгтэй шүү гэсэн цагаан зөвлөгөөнүүдийг өгөө явж байгаа тийм. Манай хоёр эрэгтэй байна. Хоёулаа нэг бомбодын хоёулаа багш болохоор чинь одоо хоёр эмэгтэй дээс тэр надаас тэр хаа ингээл зөвлөгөөгөө тиймээр ингээл бид дангаж самдуулж лээдэн шүү дээ. Хоёр охины маань хувьд бас би жижигч бэлчээр том гэдгээ бас тийм манай нэвтрүүлгээр дамжуулан харуулаад байгаа тийм. Бас сайн дайчин байгаа шүү дээ. Тийм би жижиг байлаа гэдэг яах вэ? Тийм. Үстэй. Тийм. Манай хоёр охтууд сайн байгаа юм. Түгүүлэн. За тэгээ маш баярлалаа хамгаалан бэлтгэл сургуультаа маш сайн игээрээ одоо болох бас буйхаа тэмцээнэ маш амжилттай хийж гүйцэтгээрэй. Тэгээ хамгийн гол нь гүйцэтгэл шүү. Тэгээд 45 хоногийн хугацаанд ямар үр дүн гарах уу, яах гэдгийг хинбэ гэдгээ маш сайн харуулаарай бомбодынхон. За баярлалаа. За баярлалаа. За өдөртөө энэ дараа манай бомбодогийн багийн гишүүн одоо ах маань бэлтгэлээ хийж байна. Тэгээ одоо ахаар сонин сайхан юу байна гэдгийг уулзаж асуух гэж байна. За юу вэ? Сайн байна уу? Бэлтгэлээ гэл ер нь ярих завгүй л байна да. За дараа ярих уу? Окей, одоо заваад ярина. За тэгээ бэлтгэл нь ямар байна? Ядарч байна уу гайгүй юу? За ерөнхийдөө нэг жоохон хоолнд орцсон. Тэгээ тамирчтай бол гэдэг чинь ер нь их дэглэмтэй. Одоо тэгээд бас нэг хаврын цаг болчихсон. Эд нөгөө цаг үеийн таарад ичтэй гэдэг шиг. Бас нөгөө биеийн өөрийн одоо эсэргүүцэлж байгаа өөрөөс ялгардаг одоо тэр амин дэм бол маань их бага ялгардаг үе. Тэгээд яг одоо хавар цаг болчихсон. Дээрээс нь хоолнд орцсон. Жоохон ядрал ихтэй. Манай нэвтрүүлэгт орж байгаа бүх залуучууд маань бас ядарч гин гэж энэ ханаа том хурж гин гэж ингэсэн ч гэсэн яг энэ бүх зүйлээ дэглэмүүдээ анаал өнгөрүүлж штэ тий нэг зорилгын төлөө. Нэг зорилгын төлөөгөөс гадна бид нар одоо юу хэлээ? Спортоор хичээлж байгаа. Нэгээс тамирчид болцсон гэсэн үг шүү дээ. Тамирчид ямар хатуужилтай байдаг гэдгийг одоо л харуулах цаг болсон. Тэгэхээр манай одоогийн хувьд бас фитнесийн багш гэж байгаа, тасалжуулагч гэж байгаа. Тэгэхээр нэвтрүүлэгт орж байгаа бас баг залуучуудаа хэр их өдөртөн чиглүүлж байна. Багийн тамирчтай бас хэр их сойж байна. За ерөнхийдөө одоо бүгднийг ерөнхийдөө үндсэн яг заавар зөвлөгөөг нөгөөд давхар өөрөө бэлтгэлээ гэсэн эднийхэн бэлтгэлийг бас цаг тухайд нь хийлгээд. Тэгээд эдгээр чинь нөгөө хичээл сургууль соёлтой хүмүүс болохоор яг нэг цагт ирэхгүй. Ингээл овон суу ирэл тэр болгонд нь дасгалыг хийлгээ. Загнаад байх үү? Тий. Тэгээ бас нөгөө хичээлэгч буюу одоо манад үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчтэй. Тэднийхэн бас дасгалыг давхар хийлгээ. Тэр ачаал нэлээд өндөртэй биш. Тийм байна. За одоо нэвтрүүлгийн 6 авалт яг эд дундаа авч 3-7 хоног өнгөрсөн байна. Яг энэ хооронд үзэгчтэй боддоор гоё хэлэх өөрчлөлтүүдийг хэрэг гаргав. За анх ерөөсөө миний гидсний одоо болчих ерөөсөө нэг ч гараагүй байсан. Одоо ерөнхийдөө нэг 8 болчих юм байна ерөнхийдөө гарцсан. Гаргаж болох уу? Эсвэл байхгүй байсан. Тэгээ одоо ингээл дараалсан. Хоолнд орсноос илүү сайн. Ер нь хоол зөв хооллох юм бол бидний нөгөө хамгийн их таргалдаг гэсэн үг гидс маань өөх шатаад
маш одоо юу гэдэг нөгөө фигур гэдэг юм чинь гараад ирж байна тийм. Тэгээ энэ бас нөгөө хоол мөн бэлтгэл байнгын сургуулиудаас энэ маань гарч эхэлж байгаа гэдэг үзэгчтэй хэлээ. Та бүхэн бас чадан шүү нэ. Тийм шүү дээ бас өрөнд болоо гэж юм бид хичээлээрээ гэж уриалж байна. За охид өсгөөчүүд залуучуудаа өрөнд дулаан цаг ирлээ бүгд мөнгөөр биш биеэрээ гоё. Тийм шүү. За маш баярлалаа. Одоо маш сайхан уриалгыг хэллээ. Амжилт хүсье. Зөвчтэй. Зөвчтэй. Дараагийн гишүүн бол манай Бомбодоо багийн өөрхөн бэлтгэн бүлтгэрнүүдтэй манай туулаа шиг өөрхөн игдүүтэй охин дээр ирээд байна. За юу аим бэлтгэлэн дэжгүй юу? Бэлтгэл сайн бэлтгэлээгээл хичээлээгээл тэр завгүй байжлаа. Ядраг үстэй гайгүй байна. Ядраг өөрөө дуртай юм гэж болохоор хүн хийж чадахгүй тэгээд хичээж байгаа. Тэгээд зураг авалт маань эхлээд одоо яг эд дундаа явж штэ тий. Тэгэхээр үзэгчтэй яг бодлоор гоё дуулгах санаа юу байна? Өөрчлөлтийг хэрэг авчирч ирж гин. Яг одоо гоё зорилготой хүрэхийн төлөө хэдий ирэх хугацаа үлдэх шиг. Одоо миний хувьд одоо нэвтрүүлэг тусахад бол одоо энэ гидсний энэ болчоо бол яг гаргаж ирнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгээ одоо нөгөө нэвтрүүлэг эхлээд баггүй хугацаа өнгөрсөн. Тэгээд маш нэмгэрсэн байгаа. Тэгээд сансгийн хувьд бол сайн байгаа. Бэлтгэл. Ер нь ижил төрлийн англид өрсөлдөж байгаа охтуудыг хараад байхад бас хэрэг ажиглалтыг хийж ийн өрсөлдөгчд ямархуу байна хэрэг өөрчлөлт ингээд гаднаас ингээд хараад байхад ямар өрсөлдөгчдийн хувьд гэх юм бол бүгдээрээ одоо ингээд сонирхогчд учраас ер нь бол нэг тийм амар илүү гарсан жимгүү тутсан жимгүү ер нь жигтгэн байгаа. Тэгээд одоо хэн илүү бэлтгэл сайн хийж чадсан одоо төрүүлэх баха. Тэгээд бэлтгэлээ та яа хэрэг бэлтгэлээ бол нэг 3-4 цагийн хооронд хийж байгаа. Би нөгөө одоо өөхөө халуулаад нэмэрэгчтэй учраас жоохон карди тасгалууд хийгээд багийнхнаасаа арай илүү цагаар хийгээд байгаа юм биш үү тийм. Тэгээд маш баярлалаа. Тэнцэн уралдаан маань дуусахад тунд өгч байгаа учраас маш сайн хичээгээрээ баярлалаа. Хичээх болно. Одоо болохоос бохо тэмцээнд амжилттай оролцоод Бомбодынхан. Баярлалаа. Өнөөдөр хоёр баг тамирсан бэлтгэл сургуультай маш сайн базааж авах шиг байна. Яг одоо бас манай энэ Бомбод багийн Солонгоо маань бэлтгэлээ хийж байна. За юу вэ Солонгоо? Дэжгүй юу бэлтгэл? Сайн байна. За одоо тоодохгүй бас бохо тэмцээн маань болох гэж байна. Ер нь манай Солонгогийн хувьд өөрчлөлт хэрэг гаргаж байна. Бэлтгэл нь хэрэг байна. Ядарч гин үү? Гайг байна уу? Ядархгүй жоохон ядарч байгаа гэхдээ тэгээд тэглээгээд бэлтгэлээ талтуулж болохгүй тийм өдрөө болох хийж байгаа. Өөрийнхөө хэмжээнд л хийж байгаа да. Аль болох хичээгээл өөрчлөлтийг хордог өөртөө гаргах гал. Одоо зарим багийн охтууд ч юм бас гайхуулах зүйл ихтэй ярьж байна. Цаан ч тэдэн хэл дурлаа гэж юм болчингийн масан тэглээ гэж өөх нь инглээ гэж чинь гоё хэлэх юм байна. Хүмүүс би ч одоо угаасаа турах ш та. Тэгэхээр турах шаардлага байхгүй. Ямар ч гэсэн өөрийнхөө бэлгүүснийхээ хэмжээнд л барах. Одоо яг энэ гоё хэлсэн тийм. Тэгэж гадаа бас 27 цаг болж байна. Охидууд маань гоё уцандаа орно, гоё бие гайхуулах цаг ирсэн учраас тийм. Бас яг үеийнхэндээ хандаж телевизэж байгаа эмэгтэйчүүдтэй хандаж гоё фитнес спорттой гоё ачаалал. Фитнесээр өрн хичээлснээр гоо зүүн хөгжиж гисэн би авч авах байдал дээр ч гэсэн амар гоё боллоо. Одоо эмэгтэй хүний жинхэнэ гоё баялаг биетэй хүсэж байгаа өөртөө нэгтгэл алах. Тэр ихтгэл чинь танд болгон фитнесээр хичээлсээрээ. Тэгээд маш их баярлалаа Солонгоо бэлтгэлээ сайн хийгээрээ. Тун удахгүй манай эцсийн финал болно. Тэр хооронд яг тэр цаг хугацаанд багтаад чи өөртөө яг урдаа тавьсан зорилготой хүрээд тэр гоё Солонгоог тэнд бас бий болгоорой. За тэр навд хэмжээрээ хараарай гэж чадна. Амжилт баярлалаа. Эх орон телевизэд зохион явуулж байгаа Fitness Cup 2016 он тэмцээнд оролцож байгаа нийт залуучуудаа нэгдүгээрт амжилт хүсье. Энэ тэмцээнд оролцож байгаа залуучуудад маань энэхүү нэвтрүүлэг цаашдаа маш олон жилийн мөн насан туршдын нэгэн одоо зөв хэмнэл, зөв хэм маягийг бий болгох бах гэж бодож байна. Магадгүй бид өөрсдөө яаж эрүүл мэндэд анхаарах ёстой, яаж хөдөлгөөн хийх ёстой, яаж хооллох ёстой гэдгийг энэхүү нэвтрүүлгээр олж авах бах гэж бодож байна. Fitness Cup 2016 нэвтрүүлэгтээ хамтдаа байцаагаараа ингээд допинггүй хөгжицгээе. Хөгт холбот гэдэг нэрийг яагаад өгсөн болоо гэж. Яг мэдээч хөгт холбот гэдэг бол манай монголчууд өөрсдөө Эзэн Шингисээс улбаатай эхлээс төрөхдөө хөгт толботой энэ бол дэлхийн хаач байхгүй энэ их сонирхолтой зүйл хөгт толботой төрдөг байгаа. Тэгээд хөгт толбот гэдэг нэр өгсөн шалтгаан нь манай багийнхан хөгт толбот монголчуудаараа бахархаж их хүчрэг монголчууд байх болно. Ямар ч цэнгүү тэмдээнд их хүчрэг оролцсон гэсэн үүднээс манайхыг хөгт толбот гэдэг нэр өгсөн байгаамаа. За ингээ бүгдээрээ хамтдаа урайгаа нэг хэлчихье. Өөрчлөлт үгүй бол бадарч тий. Өвдөлт үгүй гэж шүү дээ. Өвдөлт үгүй бол өөрчлөлт үгүй. Fitness Cup 2016
яг бус багуудыг харахад бол харьцангуй болчих ганцхан их мундаг залуучууд байна. Яг бид нар бол туранхай нэг тийм хэрцгий залуучууд байгаа ч гэсэн манай одоо энэ ихэд одоо фитнес шорт төрөлд орчиж байгаа маш их өөрөө бол ихтгэлтэй байгаа гэдэг чи бус хүмүүсээ харж байгаа төгөлдрөө шамд ямар хөө хэцүү зүйлүүд тохиолдох вэ гэхээр би чаднаа одоо бид нар харуулна би одоо энэ фитнес шорт төрөлд өөрийгөө өөрчлөнө гэж манай их дайчиж явдаг байгаа. Тэгээ манай нэмэх талд оролцож байгаа Отхон Баатар маань бас нэмэх талын залуучууд ямар байдаг угаасаа бодвилтинг фитнес сонирхож байгаа хүмүүс бүгд мэднэ. Тэгэхээр манай энэ хүн бас өөрөө их маш их хичээж хөдөлмөрлж байгаа. Одоо бас фитнес хоолнд орчихсон байгаа. Тэгээ манайх ер нь бүгд бас хоолнд орсон байгаа. Тэгээ манай энэ хүн бол одоо маш их би энэ хүнийг одоо багтаа сонгосон одоо шалтгаан гэвэл анхны зургийг харсан л да. Одоо телевизээр гаргал тэр зургийг харуулах гайх баг. Анх бүр маш их тархан айгуу сонир хүмүүс нэгэд тэр юуг бас их өөрчлөгдөж одоо маш их амжилтанд хүрсэн байна. Тэгээд 45 оны хугацаанд бүр илүү амжилтанд хүрнэ гэсэн энэ хүний би хүсэл эрмэлзлийг бас мэдээд би манайх багтаа орсон байгаа ийм хүчтэй хүмүүс надад байгаад манай баг миний хувьд бас их баяртай байгаа маа. Тэгээд манай хулан гэхэд одоо бас өөрөө би ерөнхийдөө арам сайтай. Тэгээд жоохон бас өөхлөлт байгаа. Тэр өөхлөлтөө шатааж бас энэ тэмцээнд амжилтанд оролцсон гэсэн. Бас маш их хичээл зүтгэлтэй хийдэг байгаа. Яг хөө үзэгч маань өөрөөсөө бас их шүүх байх. Тэгээд бус багаас манай баг юугаар илүү байх вэ гэдэг одоо бид нар нэг онгороод яг хөө намарсан тэмцээний хугацаанд сүүлийн бас тэр мөчийг бүгдээ хараарай гэж хэлмээр байна те. Допинггүй хөгжөлтгөө залуусаа. Хөгт толбот. Фитнес кап 2016 шоуны маань оролцогч Хөгт толбот багийн төгөлдөр маань энд бие халаалтай хийж байна. Тэгэхээр за сайн уу юу вэ? Зөвхөн за тэгэхээр өнөөдрийн даалгавар маань буухагаар даалгавар мод явагдана гэж байгаа. Тэгэхээр энэ дээр бие халаалтай бас сайн хийхгүй болвол тий бэртэг аюултай байгаа. Буухаа даалгавар ямар санагдчих? Буухаа даалгавар ерөнхийдөө гайгүй шүү. Тэгээд бүгд яг нэгэн чиг дээр багийн хамт олноор л гүйцэтгэх буухаа даалгавар байгаа. Багаар алаг байна л гэж хэлдэг. Танай багийнхаа одоо бэлтгэлээ яг бөөнөрөө нэгдсэн бэлтгэлээр нь байнга хийж байна уу? Яаж хийж байна? Ихэнхдээ оройн цагаар бол бэлтгэл ихэндээ бөөнөр хийж байгаа. Тэгээд өглөөний цагаар манай хоёр эмэгтэй гишүүн яг өдөрт 2 удаа хийж байгаа. Манай эмэгтэй гишүүд одоо 7 өдөр болгон завгүй. За завгүй залуучуудад амжилт хүсье. Тэгэхээр бас манай нэвтрүүлгийн маань гол зорилго маань бол үзэгчтэй өөрчлөлтийг харуулах хэрэгтэй байгаа. Тэгээ манай Хөгт толбот багийнхан маань яаж өөрчлөгдөж байна? Өөрчлөлт одоо явж байна нэвтрүүлэг маань эхлээд 3-7 хоног өнгөрч байна. Өөрчлөлт явж байгаа жишээлбэл миний хувьд бол аяга өөрчлөгдөж байгаа. Ерөөсөө фитнес явж эхлэх байж байгаа. Яг тэмцээн эхлээд яг продюсерс маргааш нисгэлж бэлтгэлээ хийж гисэн. Тэгээд ерөнхийдөө за юу ч өөрчлөх гэж байна. Үзэгчдэрийг харуулъя. За тэгж яах юм бэ? Яг гүц тэмцээнийг л харуулах гэж. Тэмцээн дээр харуулъя тий. За танай багийн амжилт хүсье. Үзэгчтэй тэгэхээр манай Хөгт толбот багийн маань оролцогч Отхон Баатар маань бэлтгэл хэр байна? Бэлтгэл их сайн байгаа. Тэгээд ер нь тэмцээн эхлээд 3-7 хонсон байна. Маш их өөрчлөлтөнд хүрж байгаа. Тэгээд манай багийнхан ерөө хайгуу сайн хичээлж байгаа. Нэвтрүүлгийн эхэнд шүүгчд маань та бүхэнтэй уулзаад хэмжилт явагдаад хамгийн гол нь тамирчид маань юун дээр анхаарах вэ гэдэг зөвлөгөө өгсөн байгаа. Тэр одоо чиний хувийн зөвлөгөөн дээр тулгуурлаад чи тий хувийн зөвлөгөөн дээр тулгуурлаад одоо шүүгчдээсээ зөвлөгөө авсан тэрнээс яаж ажиллаж байна тэр зөвлөгөө? Ер нь зөвлөгөө авсан дагуу миний хувьд бол гар жижиг, хөл жоохон жижиг. Тэр гар хөл чээж 3 ерөн сая. Маш их хөдөлмөрлөхгүй бол ер нь нэмэх 70 кг аягүй сайн өсөх байгаа шүү. Гараас маш сайн хичээж байгаа. Хичээж байгаа тий? Хичээж байгаа шүү. За тэгээ сайн хичээгээрэй. Өнөөдрийн тэмцээнд амжилт хүсье залуу. Үзэгчтэй тэгэхээр Хөгт толбот багийн ахлагч Эба маань энд бие халаалтаа хийгээл сууж байна. За сайн уу Эба? Сайн. Юу вэ? Сайн. Тэгэхээр Хөгт толбот багийнхны хувьд бэлтгэл маань яаж явагдаж байна? Зохион байгуулалт хэр байна? За Хөгт толбот багийн хувьд бол одоо миний хувьд одоо багийн ахлагч гэдэг хүндтэй үүрэг хүлээчээд явж байна да. Ямар ч зэн тавыгаа нэг цаг хоцрохгүй яг тэдэн цагт уулзъя гэдээ байнгын залж уулзж байгаа. Тэгээд яг манайхны хувьд бол их яг үнэндээ хор шартай яг тийм дайчин залуусд цугласан байгаа. Тэгээд энэ тентхийн өөр бүгдөө фитнес тариалаад гэж явж байгаа хүмүүс нэг хамтарч нэг газар хийдэг болсон баг. Яг бэлтгэл бол нэлээд ахицтай байгаа шүү. Миний хувьд бол сэтгэл хангалуун байна. Өрсөлдөж байгуудаа харж байгаа. Маш айхтар амар зүйлүүд. Амар санагдчихсан миний хувьд л айхтар. Тэгээ миний хувьд бол одоо хасах талд өрсөж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо маш хичээж энэ өөрийнхөө би ч одоо нэлээд тонхон. Тэгээд мас бочингийн масын авсан биш үү? Яг ямар ч нэг өөрчлөлтийг бол авч явах шиг байна. Гэхдээ одоо тодорхой хэмжээнд бас нэг допинг өөрчлөлт гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ нэг допинг хэрэглэхийг бол айлах татгалзаж байгаа. Тэгэхээр өнөөдрийн хувьд өнөөдрийн даалгавар маань буухаа тэмцээн явагдана. Энэ талаар бас ямар бодолтой вэ? Буухаа гэдэг чинь бол багийн хэв нэгдлийг харуулна шүү дээ, тий? Одоо яг хөө тэгээд бум бод багтаа өрсөлдөж байгаа юм шүү дээ. Урд нь бас өрсөлдсөн. Яг хөө энэ багтаага нэг талаар өрсөлдөгч нөгөө талаар бас найзад болж байна. Тэгээд яг хөө энэ буухаа тэмцээн дээр бол бид нар бол хичээнэ ямар ч гэсэн залуучууд байна. Хор шартай хүмүүс энэ одоо хор шарын нэмрэл харъя. Тэгээ багийн хамт олон маань хэр яаж яг нь үр дүнгийн сүүлэнд харъя гэж бодож байна. Гэтэ ихтэй байна. За амжилт хүсье. Хичээгээрэй. Чадна шүү. Үзэгчтэй тэгэхээр Хөгт толбот багийн маань Баярмаа гихч маань өрсөлдөөн тэмцээндээ бие халаалтай хийгээ сууж байна. За сайн уу Баярмаа гихч ээ. Сайн байна. За бэлтгэл хэр байна? Багийн бэлтгэл хэр байна?
багийн бэлтгэл бол маш сайн байгаа. Тэгээд бид бүхэн цаг ямагт бэлтгэл байнга бэлтгэл гээл сүултээ бараг удаа зүүдэлж ш тий. Тэгэхээр одоо бид бүхэн үзэгчдэд маш гоё өөрчлөлтийг харуулна гэсэн зорилготой нэвтрүүлэг явагдаж байгаа. Манай шоу тим зорилготой байгаа. Тэгэхээр үзэгчдэд танай багийнхан болон таны хувьд ямар өөрчлөлтийг харуулахаар бэлдэж байгаа вэ? Би болохоор үзэгчдэд эмэгтэй хүнд маш хэвлийн маш чухал байдаг. Үзэг чухал байдаг. Тэгээд энэ хоёрыг маш сайн ажиллахаас гэж бодож байгаа. Тэгээ бас чэж мөр гоё бол тийм бас эмэгтэй хүн гоё штэ тий. Тэгээд бүхэл бие зам болохоос өмнө гоё болох юмсан, гоё сайхан болох юмсан гэж маш хүсэж байна. Хэдийн хэл аяа. Би фитнесээр хичээллээд нэг удаагүй байгаа. Энэ хугацаанд 22 хил хассан байгаа. Мундаг байлээ. Тийм маш богинохон хугацаанд хассан. Тэгэхээр өнөөдрийн маань даалгавар болохоор бука тэмцээн явагдах байгаа. Тэгээ бука тэмцээн дээр та одоо хөвлийн дээр орох нь шүү дээ. Тэгээ би халаалтаа сайн хийгээрэй. Баярлалаа. Тэгэхээр бука ер нь яг ямар шүү санагдаж байна. Хамгийн гол нь багийн нэгдлийг харуулсан өмнөх 7 өдрийн даалгаврыг бодвол хүндрүүлсэн байгаа шүү бас. Дажгүй яах гэж бодож байна. Чадна. За баярмаа гэжтэй амжилт хүсье. Цохорой. Үзэгчдээ тэгэхээр хүүхд толгойд багийн маань сүүлийн гишүүн болох хулан байна. За хулан тэмцээндээ бэлдээд бие халаалтаа хийж байна. Багийн бэлтгэл хэр байна? Багийн бэлтгэл ер нь сайн байгаа шүү. Манай багийнхан өдөрт 2 удаа бэлтгэл хийж эхэлж байгаа. Тэгэхээр ер нь өдөрт 2 бэлтгэл хийнэ гэдэг чинь ер нь нэлээд хүнд байх гэж бодож чинь тийм үү? Тийм. Гэхдээ нэгэн зэрэг орж байгаа юм чинь мэдээж ирэх тэмцээний хөдлөө тууштай оролцсон. Биднээс мэдээж ирэх хүч хөдөлгөөр маш их шаардна. Тийм болохоор нэлийн ядарч байгаа ч гэсэн зүгээрээ чадна. Тэгэхээр одоо өнөөдрийн даалгавар маань бука тэмцээн явагдах байгаа. Тэгээ бука тэмцээн дээр чи бол одоо хайчин султаар өрсөлдөх нь шүү дээ үсрэлттэй. Тэгээ хөлөө сайн халаагаараа тэгэхгүй бол бэртэх аюул их байгаа. Хамгийн гол нь халаалтаа. Тэгээд халаалтаа гэж яаж юм л. Тэгэхээр өнөөдрийн даалгавар маань букагаар явагдах гэдэг нь хэр вэ? Багийн эв нэгдлийг харуулсан гоё даалгаврууд байгаа. Гэхдээ өмнөх 7 өдрийг бодвол даалгавар маань хүндэрсэн байна. Тийм ерөнхийдөө сайн хийх зүйлийг харахад бол тийм хүндэрсэн байна. Гэхдээ чадна. За чадахын тулд хичээгээрээ бүх толгойд багийнхан амжилт хүсье. Цохорой. За миний хувьд фитнесээр яагаад хичээлж болсон бэ гэвэл өөрөө урлагийн хүн яг фитнесээр хичээлж эхлэх яг тэр цаг үедээ бол би уран бүтээлийн зорилго дотор агуулж энэ спорт руу анх орсон. Залуучууд маань ер нь энэ спортоор маш их хичээлдэг болсон байна. Өшөө илүү их залуучууд бас ингээд энэ спортод татагдан орж байгаа бол миний хувьд бас баяртай байна. 4-р сарын 1-ээс 5-р сарын 7-ны хооронд эх орон телевизээр фитнес кап гэж Монголд анхудаа энэ хүү реалити шоу нэвтрүүлэг маань эхэлж байгаа. Маш олон залуусыг зөв зохистой хувийн зохион байгуулалт мөн эрүүл мэндийн талаасаа ингээд сайхан урайлга, сайхан зорилго дор нэгтгэж чадж байгаа энэ хүү нэвтрүүлгийн бүх залуучуудтай амжилт хүсье. Тэгээ бүгдээрээ хамтдаа допинг бүх хөгжлөө. Фитнес кап 2016 шоу нэвтрүүлэгтээ хамтдаа байгаа үзэгч та бүхэндээ маш баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгт манай багийн одоо бомбод болон бүх толгойд багийн залуучууд маань даалгавраа үзэгч та бүхнийхээ өмнө хийхэд бэлэн болсон байна. Тэгэхээр мэдээж өнөөдрийн даалгавар буйха хэлбэрээр явагдах болно. Тэгээ буйха хэлбэрийн даалгавар маань одоо ямар гүйцэтгэлийг хийх вэ гэдгийг манай хөтлөгч болоо та бүхэндээ танилцуулах болно. За тэгэхээр өнөөдрийн даалгавар маань буйхаагаар явагдана. Нэмэх талд оролцож байгаа тамирчнаас эхлэн нэмэх талынхан маань энэ ард харагдаж хөрөмжлөр 70 кг-ын жинээр суулт хийх байгаа. Тэгээд дараа нь хасах талынхан маань энэ чи 65 кг-ын жинээр нурууны үндсэн таталт хийх байгаа. За шортой төрөлд оролцож байгаа залуучууд маань энэ дээр харагдаж байгаа турникэн дээр сүнэлт хийн урдаа 15 сүнэ авах юм. Тэгээд юу бикини англи бүсгүүчүүд маань яг энэ чи одоо турник дуусангууд хайчин суултаар үсрэлтэйгээр доороо 30 удаа 2 удаа солилцсны 1 тоогоор тооцсон. Тэгээд дараагийн эмэгтэй маань турникнээс зүгдээд хөвлөний таталтыг хөлөөд ишээ савч. Тэгэхээр эдгээр даалгавруудыг хийхдээ хамгийн гол нь та бүхэн маань бүгд гүйцэтгэл сайтай хийх юм. Тэгэхээр гүйцэтгэл аль багийн гишүүн гүйцэтгэл сайтай маш амжилттай даалгавраа хийж гүйцэтгсэн нь мэдээж багтаа өндөр унаг авчих юм. Тэгэхээр залуучууд манай даалгавартаа танилцлаа. Даалгавар ямар санагдаж байна? Ойлгомжтой байна манайхаа? Маш ойлгомжтой байна. Бэлэн байна. Манай бомбодынхаа. Ойлгомжтой байна. Эхлэлээ. За тэгээд мэдээж хоёр баг оролцож байгаа учраас хоёр багийнхаа ахлагчдыг за энэ баг хоёр залууг шатахыг хүсэж байна. Аль төрүүлж эхэлсэн тэмцээн эхлүүлнэ. 3-аар. За 1. Хоёр нэг шиг. За. За бомбод багийнхан. За үзэгчтэй бомбод багийнхан маань даалгавраа хийгэр боллоо. Тэгээ мэдээж гараа сайн бол барай сайн гэдэг. Манайхан бол алаад өгөрөө даалгавраа маш сайн гэр хамгийн гол нь гүйцэтгэв шүү. Тэгээд яг хамгийн сүүлийн эмэгтэй маань даалгавраа хийж дуусгаад цаг арах байгаа тийм ээ. Тэгэхээр богино хугацаа бас харна.
богино хугацаар нь. Тийм учраас маш амжилттайгаар. За манайхаа амжилт хүсье. Даалгавар эхлэх үү? За амжилт хүсье манайхаа. Манай багийн үрэ. Бомба. За 1 2 3 цаг явсан. 1 2 3 4 5 6 7 за яа 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 дараагийн гишүүн бэлдээрэй 27 28 29 за сүүлийнх 30 за явлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 дараагийн бэлдээрэй 26 27 28 29 30 1 2 3 4 5 6 7 8 минут 31 секунд 11 12 дараагийн бэлдээрэй 14 15 за явлаа 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 дараагийн бэлдэж байгаа 23 шүт дэшээ 24 25 шүт 26 27 өгөх нь удаарай 28 29 30 та дараагийнх 1 2 за болж байна 3 4 5 за болж байна 6 болж байна 5 арай жоохон баг 7 савхгүй шүү 8 болж байна 9 сайн байна 10 одоо 2 11 оо бүр савчлаа 12 за болсон цаг 2 минут 46 секунд за баяр хүргэе 2 минут 46 секунд за баяр хүргэе Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань оролцогч Бомбод багийн ахлагч одоо ах байна. За багийнхныгаа бас ингэж хараад амжилттай ихийг хараад ямар сэтгэл төрж байна. Ер нь сайхан байна. Дуулмаарч юм шиг гэл одоо. Манай гайгүй гоё хэлсэн. Сэтгэл бол гайгүй сайн хэлээ тийм. Гүйцэтгэл бол ер нь бол барыг жалтаа байхгүй байсан. Энэ сүүлийн газрын эмхтэй дэр жоохон манай хасгдсан байж магадгүй тийм. Гэхдээ яг хуу юу л дээ. Савлсан ч гэсэн одоо юу гэдэг гүйцэтгэлээ бол сайн өргөсөн, сайн буусан. Тэгэхээр ер нь бол оноо бол хасагдахгүй байх гэж бодож байна. Яг хөө шүүгчд маань ямар шүлтээр яаж харах нь гэдгээс аль шалтгаалсан юм шүү дээ. Миний хувьд бол гайгүй хийсэн гэж бодож байна. За, даалгавар ямар вэ? Даалгавар амархан байна уу? Би шатлгүй. Асуудал биш шалтгаан шүү За, дээ. даалгавар ямар вэ? Эхлээд сонсчод за гайгүй байна гээл тэгэл 20 гараад ирсэн чи хөл салгалаа л гэхдээ бас сайн хийсэн гэж бодож байгаа өөрийнхөө хувьд. Гэтэ энэ дасгал маань одоо хайчин суултын дасгал маань нэг хүнд дасгалтай ордог тий. Нилээн хүнд дасгал тэгээд ингээд зогсолгүй ингээд хийн гэдэгт бас нилээн чанга байна. За, тэгэхээр даалгавар манай нэмэх даалын тамирчдын хувьд ер нь хэрэг хүч чадал шавхваа. Ер нь миний хувьд гайгүй л анх сонсоход 30 тоо жоох их санагдчихсэн. Тэгээ хийсэн чи ер нь бас 30 тоо амархан юм байна, гайгүй юм байна. Тэгээ бас төмсөөр ямар байсан. Гайгүй юм. За тэгэхээр Бомбод багийнхан маань даалгавар маш амжилттай гүйцэтгэлээ. Бусдаас илүү Бомбод тий. Тэгэл тийм бусдаас илүү байж чаднаа. Тэгэхээр одоо та бүхэн Бомбод багийгаа дэмжээрэй. Та бүхэнд үзэгчдийн өмнөөс миний өмнөөс бас амжилт хүсье. За 1 23 цаг алсан. За 1 2 TR 3 4 5 6 яахгүй л явчих. 7 юу дуурай. 8 за 9 10 болж 10 11 12 13
4 багийн хажуу зогсож байгаа 14 15 залуу минь чаднаа зогсож байгаа 16 17 За 20 За 20 За одоо 10 шүү 22 За одоо 18 тоо 23 24 27 дуслаа дараагийн бэлдэрээ 28 дараагийнх бэлдэрээ барахгүй шүү эгээ барахгүй тийш босч нэг тэнийг 2 эгээ тэнийтэй 3 4 5 6 7 8 9 10 болж байна 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 дараагийн бэлдэрээ 29 30 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 за эхлэв 1 2 3 дашсуу 4 5 6 7 8 окей нугараа 9 10 дашсуу 12 13 дашсуу хүлээ задлаа 4 гараа дашин сахаж дашсуу суугаан суугараа хүүхдээ суугараа Гүцэл гүцэл мөн шүү. Суугаан угаасаа суугаан. Гүцэл ямар ч оноо авахгүй байна шүү дээ. Суугаач. Сайн суу. Ердөө тоохгүй шүү оноо. Суулаа. Бид нэр дараа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 3 минут 44 секунд. За баяр хүргэе. Манай багийн нэр Хөх толбот. Манай багийн өрөө өвдөлт үгүй бол өөрчлөлт үгүй. Fitness Cup 2016. За өдөртөө Fitness Cup 2016 шоу нэвтрүүлэг маань өнөөдрийн тэмцээн уралдаа маш амжилттай болж өндөрлөлөө. Тэгэхээр дөнгөж сая хөх толботын залуучууд маань даалгавраа хийгээд дуусгаад бэлэн боллоо. За даалгавар ямар санагдав? Бас нэлээд хүндхэн байв уу яав? Харин тэгээд жоохон нэг талынхаа жоохон суулт энэ хүнд байлаа. Тэгээд тавталт нь олон байлаа. Тэгтээ яг бид нар ийш дууссан. Багаараа. Савдуур дээрээс нэлээд савх шиг байна. Хайр тийм нэлээд савлаад хурдынхаа яарсан чи савлаад. Тэгтээ зүгээр гүйцэтгсэн. Гүйцэтгсэн. За ямар бүр нэлээд чаг юм. Чаг. Хөл хийдэг болохоор гинт. Тийг баг байгаасаар чаг байна. Тэр бол нэг чаг. Ямар ч гэсэн 30 гэсэн тоогоо бол байрлаа тийм ээ. За баярмаагийн үед ямар байв даалгавар? Савж байгаа савдуураас ч байсан жоохон саваад тэгнэж байгаа дөө. Надад гайгүй байсан шүү. Тэгээ би гайгүй маш сайн хийсэн гэж бодож байгаа. Тэгээ шүүгч дүүнэх баг. Тийм. За ямар байваа? Би яг өчтөр өөрөө хөл амар хийсэн л тий. Өдөр очиод баг өдөржингөө хөл хийсэн. Тэгсэн чинь алхахад юу амар хэцүүсэн. Гэхдээ тэгээд арайчгүй алхажсэн ирнээсээ бас хийхэд амар хэцүү байлаа. Жохон муу байсан гэж өөртөө сэтгэл дундуур. За маш ширүүлсэн боллоо. Тэг өнөөдрийн энэ бүх тэмцээн маань бас хэцүү боллоо л да. Одоо манай багийн хувьд бэлтгэл ямар байгаа вэ гэдэг эндээс бас харуулж байна тийм ээ. Манай нэмэх талын өрсөж байгаа хөл их муу хийжсэн. Яг тэрний өнөөдөр үр ашиг нь өндөр гарч байна тийм ээ. Дутуу хилээ. Тэгэхээр яг одоо манай хүмүүс ойлгосон баг. Манай багийн бүгд ойлгосон баг гэж би бол хувьдаа гордчих. Миний хувьд бол хасагдал өөрийнхөө чадхаар ямар ч зүгүйслэг маш сайн байсан баг гэж бодож байна. Тэгээ үүнээс хойш багийнхандаа ч гэсэн хэлмээр байна. Энээс илүү хичээх хэрэгтэй. Бус багаасаа хизээш бит яагаараа та нар чадах хэрэгтэй тийм ээ. Тэг ямар ч сан үзэгчтэй дэмжээрэй, ямар ч сан манайхаа одоо ямар ч сан хичээгээд дуусглаа. За тэгээд хөх толбот багийнхандаа маш их баярлалаа. Ийм сайхан одоо хөх толбот гэдэг ийм гоё нэртэй, ийм гоё баг бүрдэж тийм ээ. Үнэхээр хүчрхэг байх хэрэгтэй, тий? Тэгээд бити шантраараа бүгдээрээ өнөөдрийн энэ даалгавраас бас хинэн яг юун дээр алдаж хинэн ямар байгаа бас мэддэг шиг боллоо. Тийм учраас тус бүрийнхаа англи дээр маш сайн гүйцэтгэх хичээгээрээ өрсөлдөгчд болоод мэдээж чанга байна шүү дээ, тийм ээ. Тийм учраас маш дайчин байгаарай. Өнөөдөр үгээр бол дуусахгүй шүү дээ. Одоо бас өшөө тал хувийн дутуу байна. Тийм учраас дэлхийн сургуультаа маш сайн базаараа манайхаа. За амжилт хүсье. За манайхаа чадна шүү.
болно. Зөвчтэй Fitness Cup 2016 шоу нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэгтээ оролцох хоёр баг тамирч маань даалгавраа маш амжилттай хийж гүйцэтгэлээ. Өнөөдрийн даалгаврын хувьд ямар сонирхолтой байна? Өнөөдрийн даалгаврын хувьд бол яг тамирчид хэцүү хүн дэмийг даван туулахтай их чадвартай болж хамгийн гол нь тэдний эрт хүчин яг одоо 5 сарын 7-ны үйл ажиллагаар бэлтгэгдсэн болов айгу гоё. Тэгээд тамирчидтай амжилт хүсье. Хүүхд толгойд багийнхаа Бомбод багийнхаа их хэвчлэн бусад 10 багийнхаа гэхгүй. За өнөөдөр ямар ч сан тэмцээн уралдаан маань мэдээж өвгөр өндөрлөж байгаа. Тэмцээн уралдааны 2-7 хоногийн тэмцээн уралдааны манай баг тамирч маань маш амжилттай хийж гүйцэтгэлээ. Бүгдээрээ тус тусынхаа гүйцэтгэлийг сайн хийсэн болов уу гэж бодож байна. Тэгээд яг даалгавраа хэр хийсэн, ямар төвшөнд хийсэн гэдгийг бүгднийг нь шүүгчд маань тав хүнийхээ өөр өөрсдийнхөө оноог тавих болно. Бид хоёрын зүгээс ямар харахад бол бүгдээрээ л маш сайхан байлаа. Бүгдээрээ л ирч хүчтэй, бүгдээрээ л одоо сайн хийхин төлөө хамаг хөлсөө гаргаж ийн, хамаг хүч чадлаа дайчилж ийн тийм ээ. Тэгэхээр эдгээр бүх 12 баг тамирчтай бүгдэнд нь баярлалаа. Өшөөлөө хичээгээрээ залуусаа. Хичээгээрээ бас дахин хичээгээрээ гэж л байна. Хамгийн гол нь тамирчид маань үнэхээр зүтгэлтэй болсон байгаа. Би баярлж байгаа. Өөрчлөгдөж шүү залуучуудаа. Юу хийж чаддаг, хин нь одоо хин бэ гэдгээ заавал үзэгчтэй харуулаарай. Шүүгчдийнхээ өмнө бас өөрсдийгөө маш сайн харуулаарай гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэг маань River Garden хотгонд байрлах River Fitness Club-аас үзэж танд хүлээ. Одоо бид төр харж амарцгаалаа манай балдан өнцөнхөө өрөөл явах гэж байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргааш уулзцгаая. Бака. Сайхан амарцгаагаарай. За яваа.